Өнөөдрийнхөө хичээлээр гэрлүүний бодлогын 3 дахь хөлбөрийг танилцуулах гэж байна. 20 км/цаг хурдтай явж байгаа мотоцикл чинь 800 м хүртэл гүүрийг ямар хугацаанд туулж өнгөрөх вэ гэсэн бодлогыг гэрхэн бодох талаар авч үзье. Бодлогыг ойлгомжтой болгохын тулд зургаар дүрслэн харуулбал гүүрний урт гэдэг бол мотоциклчний явсан зам гэж ойлгож байна. Бид өмнөх хичээлүүдээр биеийн хурдыг гэрхэн олох талаар үзсэн. Биеийн туулсан замыг туулах зарцуулсан хугацаанд нь хуваасан хэмжигдэхүүнийг хурд гэдэг, өөрөөр хэлбэл нэгж хугацаанд явах замыг хурд гэж нэрлэнэ. Бодлогыг бодохын тулд бодлогынхаа өгүүлбэрийг дэвтэр дээр бичье. Бодлогын өгүүлбэрт өгсөн нөхцлүүдийг товч тэмдэглэгээр илэрхийлвэл 800 м урттай гүүрийг гэсэн учраас гүүрийн урт гэдэг нь бол мотоциклчний явах зам гэж ойлгоно. Тийм учраас түүнийг S-гээр тэмдэглэнэ. 20 км/цаг хурдтай гэж байгаа учраас хурдыг B-гээр тэмдэглэдэг. Энэ бодлогонд хугацааг олох гэж байгаа. Хугацааг T-гээр тэмдэглэнэ. Бид нэр өмнөх хичээлүүд дээр бол хурдны томьёог үзсэн. B-тэнцүү S-ийг хуваах нь T гэсэн томьёоноос хугацааг олох юм бол S-ийг B тугаан өргөлвөл V-ийн явсан замыг хурданд нь хуваавал тэр замыг туулах хугацаа нь гарна. Энд нэг анхаарах зүйл бий. Энэ нэгжүүдийг харах юм бол нэг нь 800 м гэсэн нэгж байна. Километр гэсэн их ба 2 нэгж байна. Тийм учраас энийг ижил нэгжээр шилжүүлэх ёстой. Тэгэхэд бол энэ бодлогонд 20 км/цагийг шилжүүлснээс 800 м-ийг километрээр шилжүүлэх нь амар байгаа учраас 800 м-ийг километрээр шилжүүлэх нь бол 0.8 км болно. Ингээд томьёонд өгөгдлүүдийг орлуулж тоонтхыг гаргах юм бол 0.4 цаг гарч байна. Километртэй хороогдоод цаг гэсэн нэгж үлдэж байна. Хугацааны нэгж бол цаг юм аа. Энэ бодлогын хариу нь 0.4 цаг гэж гарч байна. Энэ нь бол хүнд ойлгомжгүй санагддаг. Энийг ойлгомжтой болгохын тулд 0.4 цагаа минутаар шилжүүлэх ёстой. 1 цаг 60 минут байдаг учраас 0.4-ээ 60 орчглоо 2.4 м гарна. Энэ нь 800 м урттай гүүрийг 20 км/цаг хурдтай явж байгаа мотоцикл чинь 2.4 минутанд туулж өнгөрнө гэсэн утгыг илэрхийлж байна.